2025 онд 281 мянган ширхэг хос оймсыг $285.3 мянган экспортод гаргажээ. Эргүүлээд энэ дүнгээс 3 дахин өндөр буюу $740.6 мянган 1.1 сая ширхэг оймсыг бүгд найрамдах гектар улсаас импортоор авсан байдаг байна. За иргэн бүр үндэсний үйлдвэрлэлээр дэмжсэн худалдан авалт хийж чадвал зөвхөн оймсон дээр ихэхэд $740 мянган буюу 2.6 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломжтой байна. Тэгвэл жилд ганц удаа болдог сар шинийн баяраар импортын бараанаас татгалзаж дотооддоо валюта үлдээхийг эрхэмлдэг болсноо зарим иргэд ярьж байна. За үндэсний үйлдвэрлэлийн савн, хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны зүйлс нь үн боломжийн савлгаа сайжирсан сонголт ихтэй болсныг онцолж байна. Үзэгч таны харж байгаа энэ хоёр бичлэгийн эхнийх нь үндэсний үйлдвэрлэгчдийн амар ойн үзэсгэлэн гарч буй танхим. Хоёр дахь нь импортын бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа тасаг. Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнгээр үйлчлүүлэгчсэн мөн цахилгаан жимхний зарлалтад ч өртөө дамжив. Харин импортын барааны зарим тасагт хөл хөдөлгөөн тасрахгүй байлаа. Гэвч үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн гэхээр хит үнэтэй. Загвар дизайн муутай гэх үзэл ард үлджээ. 11,500-аас 64,400 гээд хоорондоо хамгийн бага үнэтэй нь биеийн тостой массаж ойлын 11,500 гэж байгаа. Одоо энэ үзэсгэлэн гараад хэд хонжин энэ хугацаанд ер нь борлуулалт хэр байх шүү? Үзэсгэлэн гараад одоо ингээ 2 дахь 7 хоногтой явж байна. Борлуулалт бол жоохон муулаа. Хүмүүс ингээд сонирхож үзэж байгаа хүмүүс их байна. Яг тоочлол өмнө тог тасарсан. Одоо энэ 7 хоногт бараг 3 дахь уу 4 дахь тасралт нь болж байгаа хаа. Шинэ тарга гэдэг шүү дээ. Одоо яг тэр шиг үйлдвэрийн нөхцөлд сарлагын сувгаараа таргаа бүрээд тэгээ хөлдөж чадах технологиор таргаа бүрээд ийм бүтээгдэхүүн гаргацсан байгаа. Энэ ингээд 7,500 үйлдвэрийнхаа нэр байгаа. Энэ болохоор тарганы хөрөнгө 5-аас 10 литр тарга бүрнэ. Энэ нь ингээд 3,500 төгрөг гэж байгаа. Нугсан ногоо зарж байгаа. 3,500 гэж байгаа. Тэгээд 4-ыг авах юм бол 1 үнэ гэж байгаа. Эсвэл ийм 3-ыг авах юм бол ингээд 10,000-аар бас зарж байгаа. Хүмүүс ер нь хэр их авч байна? Хүмүүс ер нь айгүй их авдаг. Тэгээд нэг авсан хүмүүс ер нь дахиад нэг ирдэг. Жишээ нь тийм. Өнөөдөр одоо жишээлбэл жоохон хүн багтаа харагдаж байна. Тийм, өнөөдөр тов мог тасраа нэг жоохон баг хөлтэй лээ. Хүлдөөсөн тараг, нугсан ногоо, ашигтай бактери, Монгол амьтан, дулаан мэдрэмж өгөх тансаг үнэртлээ гэд эд бүгд монголчууд бүтээсэн бүтээгдэхүүн. Үнэн нь ширхэг нь 3,000 төгрөгөөс эхэлж байна. Энэ мэтээр үндэсний үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнүүд өргөн сонголттой, чанартай, үн боломжийн байгаа тул сар шинийн бэлэгтээ заавал сонгохыг өмнө говь аймгаас ирсэн ах бод настан онцлолоо. Одоо энэ тэгтэл энэ гоё юу хар бурмууд байна л да тийм ээ гоё төрөл бүрийн юутай. Тэгээд миний авч байгаа юм болохоор гоё шар сүүний чихрүүд байна. Аарцтай чихэр тэгээд бүр нэрстэй нөгөө бүх төрлийн жимстэй чихрүүд дандаа Монголын гоё набаарлцсан ч байна, гарамаарч байна. Тэгээ дандаа нэг ийм гоё өөрийнхөө Монголын юмнуудыг сонгож байна да гэж чинь. Одоо муухан хувтас өгсөнд орвол зүгээр сайхан ориг хүнсний бүтээгдэхүүнээр дээр л дагна идэл гэж бодож байна. Ямар ч гоё савнгууд эдий гоё хэлбэр дүрстэй гоё сав баглаа бод. Юмны сав баглаа бодол гэдэг чинь бас нөгөө хамгийн чухал шүү дээ тийм ээ. Тэгээ шинэ авсан юмнууд дээр бас дангаар нөхгүй шүү дээ. Тэгээд бэлэн мөнгө хэдийг тавиад зохицуулаад тэгээд өгөндөөл гэж бодож шүү дээ. Ер нь бол одоо урд жилүүдэд нэг бараа мараа өгдөг байсан. Тэгээд дандаа л хятад юм авдаг байсан шүү дээ. Яг үннийг хэлэхэд бид нар чинь наран туулзах гараад хятад юм аваад ингээд. Тэрийг бол ер нь хүмүүс бараг ингээ хараад байхад яг миний санаатай ижил юм уу гэж би санаж байна улсуудаа. Иргэд чинь жил аль болох үндэсний үйлдвэрлэгчид дэмжсэн худалдаа авалт хийхээр төлөвлөжээ. Одоо өнөө жил бол харин үндэсний үйлдвэрлэг дэмжихээс гадна харин бэлэн мөнгө л өгөхөөс шүү. Одоо тэр нэг дийлдэхгүй нэ шүү дээ. Тэтгэр мэтгэр нэг шалтай нэмэгдээгөө бидний настайчууд өндөр насны хувьд бол тий. Тэр нь баг бэлэн мөнгө нь дээр бидээр гэж бодож байна тий. Хүний хэрэглээ эмчээр тий. Бэлэн мөнгөн дээр жишээлбэл юу тавих вэ? Юм тавих. Одоо яг хүүхдэд тэгэл чихэр жимс тэгэл том хүнд нь бас нэг өөр нэг юм тавих. Нэг юм өгөх штэ 2-3 юм бэлгэлдэг штэ дараа хийж байна. Үйлдвэрлэгч дэмжсэн худалдаа авалт ер нь хэрэг хийх зардаг вэ? Авна. Үндэсний үйлдвэрлэлээс ааруул маруул тэгээд Монголынхаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжих юм уу? тэгээд цуглуулна гэдэг хөлж яал. Ер нь нэг бэлгэнд юу өгдөг вэ? Тэгээд эх орныхоо бараа гэл. Үйлдвэрийнхаа үндэсний үйлдвэрийнхаа бэлэн мөнгө бас нэг юм тавьж л өгөх байлгүй дээ одоо шээ. Дангаар нь өгч болохгүй л. Юу тавья гэж таваад чинь өмнө нэр нь юу өгдөг юм бэ? Мэдхгүй одоо юу чихэр мэхэр тавьд юм уу? Одоо юу тавихаа бас мэдэхгүй сонгохгүй л явж шээ. Жил бүрийн 1-2 дугаар сард бүгд найрамдах хятад ард улсаас импортлох ахуйн болон бэлэн хувцсны импортны мэдтгэе. Үн ч хямддаг.
Гэхдээ иргэн бүр баг гэлтгүй дотоодын үйлдвэрүүд дэмжсэн худалдаа авалт хийх сонголт байгааг үзэгч танд энэ сурвалжлагаар харуулах хүслээ.